Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэнд хүргье. За багш нь өнөөдөр утга ялгсан үгийг зөв хэрэглэж сурцгаая хичээлийн баттгал хичээлийг хүргэж байна. За үгийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За уншиж үзье. Шарах, савх, хонгох, өрх. За эдгээр үгүүд ямар үг юм болоо? За үгийн утган дээр нь ярилцъя бүгдээрээ. Шарах гэдэг маань шарах сорвины шарах. За хүүхэд ойрчлоорой. Тэр байгаа зүйл нь шархалдаг. Тэрний шарах сорвины шарах. За савх гэдэг нь хоол иддэг модон савхыг хэлж байна. За хонх гэдэг нь болохоор зүйтэй жингэнж дугардаг зүйлийг хонх гэдэг. За өрх гэдэг нь болохоор эсхий гэрт байдаг зүйтэй дөрвөлжин хэлбэртэй зүйлийг өрх гэдэг тийм үү. За тэгвэл эдгээр үг нь нэргсэн үг байх нэ. Нэргсэн үг байх нь. Эдгээр үг нь юу гэсэн асуултанд хариулагдана. Чиний юу өвдөд байгаа юм бэ? Шарах өвдөд байна. Чи юугаар хоол идэж байгаа юм? Савхаар. Чи юу дугарч байна? Хонх. За юу татах вэ? Өрх. Тэгэхээр дандаа юу гэсэн асуултанд хариулагдаж байгаа хүүхдүүдээ анзаарч байгаа хаа. За дараагийн үгийг ажиглаарай хүүхдүүдээ. Шарах, савах, хонох, өрх. За эдгээр үгс нь зүйтэй бүгдээрээ үйл хөдлөл заасан үгс. Шарах гэдэг нь мах шарах, төмөс шарах. За савах гэдэг нь ноос савах. Хонох гэдэг нь би өнөөдөр ахынд очиж хонох. За өрх гэдэг нь шатар өрх гэсэн үйл хөдлөл зааж байгаа юм. Үйл хөдлөл заасан үгс нь за яах гэсэн асуултанд хариулагдах юм байна. За тэгвэл одоо энэ хоёр үгийг харьцуулаад харвал өөр ямар ялгаа байна вэ? Сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Зүйтэй нэрлсэн үг нь ихшиггүй байна. Өөрөөр хэлбэл нэрлсэн үг нь балархаа ихшиггүй байна. Харин доор үйл хөдлөл заасан үгс нь болохоор балархаа ихшигтэй байна. Маш сайн байна. За тэгвэл үйл хөдлөл заасан үгсийн балархаа ихшгийг гээчих юм бол нэр үг болоод утга нь бүр шал өөр болж хувирхна. Тэгэхээр үйл хөдлөл заасан үгийн өөрөөр хэлбэл үйл үгийн хийгийн өмнөх балархаа ихшгийг гээж болохгүй байх нь. За мөн нэрлсэн үгийн урд хэгийн өмнө ихшиг бичвэл үйл үг болж хувирах учраас утга нь өөрчлөгдөнө. Тийм учраас бас нэрлсэн үгийг ихшигтэй бичиж болдоггүй байх нэ. За дараах нэр үгээр холбоо үг болгоё. Нэр үгийг. За шарах гэдэг үгийг холбоо үг болгол. Зүйтэй шарах, сорив. За энэ үгээрээ бүгдээрээ өгүүлбэр зохиож үзье. Түүнийг харахад шарах сорив нь эдгэрсэн байлаа. Зүйтэй тэр шалбарсан зүйл нь эдгэрсэн байсан байх нь тийм үү? За дараагийн үгийг харъя. За савх гэдэг үгээр холбоо үг үүсгэе. Зүйтэй савх сэрээ. За энэ үгээрээ бүгдээр өгүүлбэр зохиогоорой. За дараагийн үгээр холбоо үг үүсгэе. Хонх. Тэгэхээр юуны хонх байж болох хүүхдүүдээ? Хичээлийн хонх байж болно. За өрх. Зүйтэй айл өрх, өрх татах. Өрх бүр гэдгийн өрх байж болох нэ. За саяны үгнүүдээр өгүүлбэр зохиогоорой. За дараах үгийг бүгд сайтар ажиглая хүүхдүүдээ. Шарах. За энэ үгэн дээр аарыг залгая. За энэ шарах гэдэг үг маань болохоор мах шарах, төмөс шарах гэсэн үйл үг болчихж байгаа. Тэгвэл аарыг авбал балархаа ихшиг нь яах вэ хүүхдүүдээ? Зүйтэй балархаа ихшиг нь гээж болохгүй. Ямар дүрмээр бичигдсэн болоо? Балархаа ихшиг нь ямар үүрэгтэй орсон болоо хүүхдүүдээ? Бид нар өчигдөр
өмнөх хичээлээр үзсэн шүү дээ. Зүйтэй бадархай их шиг ялгах үүрэгтэй учраас гээхдэггүй байх нэ. За бичиж аваарай хүүхдүүдээ. За одоо энэ үгээрээ бүгдээрээ өгүүлбэр зохиоё. Махыг шарахаар сайхан амттай болдог гэсэн өгүүлбэр зохиож болох нэ. За бичиж аваарай хүүхдүүдээ. За савах гэдэг үгэн дээр бүгдээрээ урт гიშгээр эхэлсэн залгуур залгаж үзье. За тэгвэл бадархай их шиг гээгдэх болов уу? Зүйтэй энэ маань их шигтэй учраас үйл үгийн хийгийн өмнөх бадархай их шиг гэж болохгүй. Ямар дүрмээр бичигдсэн болоо хүүхдүүдээ? Зүйтэй бадархай их шиг ялгах үүрэгтэй учраас гээгдэхгүй. Энэ аа ялгах шиг үгэнд ороод ирэхээр ялгах үүрэгтэй болдог байх нэ. За одоо бүгдээрээ өгүүлбэр зохиож үзье. Ээж надад ноос яаж савахыг үзүүлэв. За ингэж өгүүлбэр зохиож. За хонох гэдэг үгийн бадархай их шиг гээгдэх болов уу? Зүйтэй гээгдэхгүй. Яагаад вүлээ хүүхдүүдээ? Бадархай их шиг ялгах их шиг байна. Үгэнд ороод ирэхээр ялгах үүрэгтэй болдог. За тэгвэл бүгдээ дүрмийг харъя. Бадархай их шиг ялгах үүрэгтэй учраас гээхдэггүй. За өгүүлбэр зохиож үзье бүгдээрээ. За зүйтэй багшаасаа дөрвөлээд өгүүлбэр зохиосон бахаа гэж итгэж байна. За өгүүлбэрээ зохиогоорой хүүхдүүд. За өрх гэдэг үгэн дээр ийг залгая. За бадархай их шиг гээгдэг. Ямар учраас гээгдэг юм болоо хүүхдүүдээ? Зүйтэй бадархай их шиг ялгах үүрэгтэй учраас гээгдэггүй байх нэ. За бүгдээ өгүүлбэр зохиогоорой өрхийг гэдгээр бүгдээрээ. Шатар өрхийг гэж болно те. За өгүүлбэр зохиогоорой. За гэхдээ нэрлсэн төрх, торох, харах, хавах гэдэг үгээр холбоогүй болгож байгаад өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. Харин үйлэг, төрөх, торох, харах, хавах гэдэг үгээр өгүүлбэр зохиохдоо залгуур залгаж өгүүлбэр зохиож болно шүү. Гэхдээ бадархай их шиг гээгдэхгүй хэсгийг сайтар бодож өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. Хичээлээ хийгээд даалгавраа хийгээд багштаа илгээгээрэй. Хүүхдүүддээ амжилт хүсье.